Сайн байна уу? Энэ 7 хоногийн newsletter дээр болохоор бизнес эрхлэгч нарын толгойн өвчин болох хүний нөөц болон ажиллах хүчийг яаж тогтоох вэ гэдэг талаар асуумаар байна. Яагаад гэхээр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ерөөсөө гол зүйл нь нөгөө бизнесийн амжилтаа явуулмаар байна, ажлаа бүр илүү бүтээмжтэй болгомоор байна гэхээр нөгөө ажилчдын сэтгэл зүй буюу тий одоо нэг сүүлийн одоо нэг Gen-Z, Alpha гэх одоо нөгөө сүүлийн залуучуудын сегмент байгаа шүү дээ. Энэ сегмент маань 1-2 жил ажиллаад дараагийн ажлын байр руу орж ийн. Тийм тогтургүй ажлын байраа сольж ийн ажилдаа идэхгүй байна, сонирхолгүй байна. Гэтэл танаас яг юу харагдж байгаа гэхээр энэ байгууллагын ажилчдыг яаж одоо үр дүнтэй ажилуулад байна. Энэний нэг арга ухаан яг юу явагдаж байгаа вэ? Ер нь бол нөө утга учиргүй болоод ирэх юм бол хүн бүх юм хаяа явчихдаг. Тийм ажлын байраа, гэр бүлээ, орон нутгаа гих мэтчлэн бүх юм хийж байгаа юм сурмаар байгаа юм утгагүй болоод дэндүү хэцүү болоод ирэх юм бол хаяа явчихдаг. Тэ? За тэгээд хүмүүс хизээ юм хаяа явдгүй юм бэ? Хизээ хүмүүс юмыг тууштай юм хийдэг юм бэ гэх юм бол утга учир. Утга учир нь энд байгаа. Тэ? Тэгээд хаях төвшин энд байгаа гэх юм бол байж лээ. Тэгээд энэ балансаа алдчих юм бол хайчдаг байхгүй. Тийм. За тэгээд яг 90-ад онд зах зээлд гарч байхдаа ажил дээр гарсан хүмүүс нөгөө үг даах чадвартай яагаад гэх юм бол зөндөө зовлон давсан учраас нөгөө нэг удаа загнуулсны дараа гэл аждаг байхгүй. Гэхдээ ингээд суран бүсээрээ өссөн хаяа хатцсан талах, муутцсан мах хаяа бас үлсгэлэн хондог байсан хүмүүс нэг хатуу үгэн дээр хуг авахгүй байхгүй. Тэгээд нөгөө аз жаргалтай цаг үе, хангалттай цаг үеэр сул хүмүүс гарах магадлал өндөртэй. Тэгээд ерөөхдөө энэ хангалуун өссөн хүүхдүүд ерөөхдөө үг даахгүй. Тэгээд ерөөхдөө яг ээж нарыг ерөөсө буруутахгүй байна. Нөгөө ээж нар завтай болоод ирэхээрээ хүүхдүүдийг бүх юмнаас хамгаалдаг, хангаж өгдөг, хүслүүдийг биелүүлээд өгдөг. Тэгээ хүүхдээ ингээд зовж байгаа юмыг чадахгүй байгааг хараад ах юм бол дундуур нь ороод хийгээд өгч. Тэр зовлонгийн хулгай ичдэг. Тэгээд их сургууль гарсныхан дараа ямар зовлон даадгүй юм бэ гэл гошхноод ирдэг. Эсвэл тэр ээж нар бүр амар компани захиралтай маргалдаад ирдэг тийм манай хүүхдийг яаж юм чинь гэл тийм ээж нар байгаа. Тийм дадлага хийсэн чинь манай хүүхд өчтөр 6 цагт тарах хэрэгтэй байсан чи гэртээ 7 цагт орж ирэх юм гээл нэг юмнууд байгаа заяа. Тэгэл шууд дугаарын блокчж. Тийм юмнууд байгаа. Тэгэл тэр зовлон даах чадвар байна уугүй юу тэрнээс хамаарна. Тэгэл тэр хүүхдүүд маань нэг бол заяа. Тэр хүүхдүүдэд маш их утга учир өгөх хэрэгтэй. Утга учир өгч чадахгүй юм бол тийм хангалуун өссөн хүнийг бас ажил авах хэрэггүй. Угаасаа хэрэггүй. Заяа. Тэ. Гэтэ нэг зүйл аягаа ажиглагддаг л да. Би бол өөрөө мэднэ. Тэ. Нөө соосгтой. Ажлын ярилцлаган дээр ирж байгаа юм бол зүгээр хэрэггүй. Яад гэх юм бол ажил дээр ажиллаа хийх гэж ирсэн шүү дээ. Хүнийг хүмүүжлэх нэ гэдэг чинь одоо гол юм биш те. Тэгэл нөгөө надад одоо мотивац өгдөө гэдэг нэг хүмүүс нь байгаа тийм. Гэтэ нэг зүйлийг би мэдэн л дээ юу гэхээр энд одоо 2 жил ажиллаж байгаа хувьд юу вэ гэхээр таны нөгөө контент хийдэг одоо чадвар байгаа штэ. Тухайн хүний сул тал. Тэгээд даваа тал нь юу юм? Тиймээ тухайн хүн болго өөр ингэс нэг даваа тал байгаа штэ. Даваа тал. Тэнгүүтээ яг юун дээрээс одоо мотивацлтын юуг чадахын яг юу хүсэж идэх юм бэ гэдгийг нь мэддэг болохоор тэрэн дээр нь илүү ач холбогдол өгөөд одоо ажилтнуудыг ингээд мотивацжуулт юм болоо гэж айгүй ажиглагдсан байхгүй. Тэгэхээр тэндээ яг ямар арга яваад байна. Одоо чи магадгүй одоо бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд байж болно шүү дээ. Тэгэхээр одоо магадгүй ингээл нэг ажиллаа хийж ядаад ч юм уу эсвэл нөгөө ингээл гараас нь юм гарахгүй байгаа сошиал ертөнцийн тэгэл нэг хуцаа ухдаг ч юм ийм хүмүүсийг яаж ижлүүлэх вэ? Хүн бүрт хөшүүрэг байгаа. Яг наатахыг чинь биелж байгаа гэсэн. Хүн бүрт товчон байгаа. Хүний тэгээд таньж авах мэдэх хэвээр. Тэгээ хүний тэр хөшүүрэг нь юу юм бэ
мэдж авах хэрэгтэй. Тэг яг тэр цэглүүнийг зоогоод ингээд яач юм бол болдгийн. Тэ тэгэл тэгтээ хамаа бол хөшүүр нь хаана байгаа юм бэ? Тэгээ ерөөхдөө эмзэг цэг нь юу юм бэ? Мөрөөдөл нэг юу юм бэ? Амбиц нэг юу юм бэ? Тэрийг сайн мэдж авах хэрэгтэй. Тэгтээ нэг юм байгаа айгүй олон хүмүүс нэг амбицтэй юм ярьдаг. Мөрөөддөг. Тэр өндөр уулан дээр гарнаа. Тэгтээ ингээ алхаад эхэлдэг. Яасан хэцүү юм бэ гэл яадаг байхгүй. Тэгээд яг тэр үед нөө хөшүүртэй цэглүүр нэг хандах хэрэгтэй. Ер нь бол ухрах, ирэхгүй, унах, ирэхгүй хүмүүс маш сайн хөдөлмөрлөдөг. Чи одоо санаж байгаа бас нэг сурагч байсан контент дээр нэмэгтэй бүсгүй. Гоо сайхны брэндтэй. Ганцаараа тэр хийж байгаа. Туслах хүн байхгүй. Хэдэн хүмүүсийн цалин буулгаж байгаа. Гоншихныг ирэхгүй, контент хийхгүй байх ирэхгүй. Тэгээд контент менторшип дотор 2 удаа орсон. Сая төрсөн. Төрсөн хэрнээ уучлаад хийсэн контентууд нь явжлаагаа. Тэгээ над руу өчтөр орой нэг мессеж явуулсан. Идрээ баярлаа. Тэ би яг охиноо ингээ халамжлж байхдаа борлуулалт юус унаагүй. Тэгээд тухайн үед би айгүй nice. Яг тэр тэгээ хөшүүрэгдэх боломжтой хүмүүсийг зөв цэгтэн дараад хөшүүрэгдэх ёстой. Тэгээ дургуй нь хүрэх ёстой. Дургуй нь хүрэх ёстой. Хэрүүл хийх ёстой. Цэгийн дарна гэдэг чинь тийм байхгүй юу? Гэхдээ байнга ээжээсээ ааваасаа эрхлүүлсэн тэ сонирхолтой. Зарим хүмүүс өдөр болгон хүмүүсийн ам дотор байгаа соскин ингээд наадах болооч гэдэг нэг соскин ингээд хаяад унгааж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд за окей өнөөдөр би соскноосоо гарсан. Тэгээ маргааш хүрээдээс нь цаашийн соскотойгоо ирдэг байхгүй юу? Яг тэгээд хүнтэй тулж ажиллана гэсэн үг. Тэгээ хамгийн гол нь дургүй нь хүрэх хэвээр галыг насах хэвээр тэр тий зарим хүмүүс тэрэн дээр хөшөөрөгдөг чамд үзүүлнэ заа юу гэл тийм юм байгаа өрсөлдөлтөө хүнээс илүү байх дуртай тий хүнээс илүү ухаалаг байх дуртай хүний хүндэтгэл авах дуртай одоо би жишээлбэл тэрний айгу би тэгээд тэрний хөшөөрөгдөг нэг юм хийчих юм бол хаснаа юу гэж бодож ингээл гүйд ороод ирдэг байхгүй би яагаад гэх юм бол айгу ойлгомжтой манай ээж намайг магтдаг байсан юу ч хийс юу хийгээд авчихсан ч дахиад хий илүү сайн хий энэ одоо юу гэсэн юм бэ гэдэг байсан байхгүй тэгэхээр тэр нөгөө тухайн хүний өөрийнхөө сул талаах нь шүү дээ тийм ээ тийм багын үлэн гэмтэлтэй цэг нь байхгүй тийм тэр нь тэрийг олох хэрэгтэй тэгээд тийшээ ингээд үргэлж малтах хэрэгтэй хөшөөрөх хэрэгтэй ам дотор соосгохтой ирэх юм бол шууд ингээд наг л хаяад байх хэрэгтэй тэгэл тэгвэл нөгөө нэг зүгээр энгийн нэг ажлын байр ч юм уу тий одоо өөр ямар нэгэн бизнес эрхэлж байгаа байгууллагууд чинь за чи энийг хий за talented тэгэл нөгөө хүн тэр ажлаа хийгээл цалингаа авчт. Тэгэл нөгөө тийм ингээл нэг гарт ороод гаршаад ирэнгүүт энэс илүү өөр юм хийх юмсан гэсэн нэг юм цаана нэг тийм дотор нэг юм хүч нугадаад байдаг юм шиг тий. Тэгэхээр тэрийг нь илүү сайн чи энийг чадна, чи энийг чадах болно ч гэдэг юм уу тий. Тэр зүйлээр л илүү хөдлөгдөм болоо гэж аюу хажиглагцсан л да. Тэр бол яг батлагдлаа зөв юм байна. Ингээл төсөл үзчихээ заяа. Гоо сайхан амар дуртай. Окей, эмхтэй. Тэгээ Монголын хамгийн сайн гоо сайхан хийдэг хүний доор ажиллалаа. Окей? 500 мянган Instagram дагчтай. Супер. За. Тэгээ тэр хүн өөрөө би бас юм болноо. Окей. За. Тэгээ тэр гоо сайхны тэр мундаг гоо сайханчны доор ажилд ороод за хөдөлмөрийн гэрээгээ зураад тэгээ 3 сарын дараа миний цалин яагаад өсөхгүй байгаа юм бэ гэж суугаад байдаг заяа. Тэгснэ хажууд нь яг заяа. Ирээдүйн болмоор байгаа хувилбар нь суугаад байгаа. Тэр хүнээс тархилуу ингээд бүр ингээд гуурс турба ингээд хийгээд гүний урах ажиллаад тэр хүний толгойн дотор байгаа бүх баялыг гаргаж боломжтой хэрнээ миний цалин яагаад байгаа юм бэ гэд тийм хүмүүс бас байгаа заяа. Аюу сонио. Тэ одоо манай компани руу орж ирээд видео эдитер орж ирээд тэгээд супер видео хийх боломжтой байхгүй юу? Өдөржингөө
видеон дээр суугаад видео контентээ сайжруулах боломжтой. Чөлөөтэй. Гэсэн яагаад ажилд орсон бэ гэх юм бол би супер видео супер контент хийдэг болно. Тэгээд тэгсний дараа эдрийн ахаа би танаас ярих чадвар, камерын ур чадвар, engagement хүний анхаарал татдаг, борлуулалтын чадвар сурсныгаа би өөрийнхөө компанид олно. Тэгээд 3 сарын дараа писта миний цалин яагаад байгаа юм бэ гэд гошгоо яваад ир мэдрэл муутай. Тэгээд тэрийг би засах хэрэгтэй юм уу, хүн өөрөө зассан юм би энэ дээр эргэлзээд байгаа л та. Сайн мэдэхгүй байна. Одоо би жишээлбэл Баатар сайхан захирлын доор ажиллаж байхдаа, хулан захирлын доор ажиллаж байхдаа юу гэж хэлдэг байсан бэ гэх юм бол энэ презентацийг би хийчихье. Тэг. Тэгээд маш олоодаа ингээ презентацийн хийсний дараа би асуусан байхгүй. Би тавьчих уу? Тэг. Тэ? Тэгээд дараа нь би мэйл харилцааг хийчих үү? Тэ? Тэ? Тэг ингээ явсаар хагаад зарим хүмүүс сонсч ирсэн баг. Нөгөө KFC Монголыг анх оруулахдаа маш олон ажлуудыг би хийж ирсэн байхгүй. Тэ? Сурсан. Тэ? Би бол таамагтад хизээч цалингаа голоо. Яа гэх юм бол би тэнд цалин авах гэж суугааг байхгүй юу? Би тухайн үед тархиад үрэх гэж байсан байхгүй. Тэ. За мэдээч нөгөө бүтээмж амар өндөр болоод ирэхээр зөглөө. Тэгэл нөгөө хүн маань нүдэн дээр ингээд ажлыг нуглаад ингээд хөгжөөд тэ уул ингээд амар авираад байгаа юм шин мэ. Тэгээ угаасаа маш олон том төслүүдээр ажиллаад хэдэн сая долларын санхүүжил авчиж байгаа юм чинь цалингаа нэмүүлъя гэх юм бол нөгөө хүн маань тэ би чамаа хизээж асуухгүй байх гэж утсан мэ. Тэ ингээд зүгээр ингээд шиждэг байсан байхгүй. Тэгэл ерөөхдөө нөгөө Томбогтд ажиллаж байсан аюу хурдан хамгийн өндөр цалинтай болсон. Эрэл банк, Ариг банк байхдаа нөгөө ребрандинг бас ажиллаж байсан. Аюу хурдан хамгийн өндөр цалинтай болсон. Ард санхүү нэгт ороод ерөөхдөө бас 3-аас 4 сарын дотор хамгийн өндөр цалинтай болсон байхгүй юу. Тэр зүгээр тэр нөгөө хөдөлмөр хандлагын үүсмэл байсан байхгүй. Тэгээ бас яг адилхан ард санхүү нэгт дотор ингээ хоёроо захилыг хараад Facebook Live хийгээд Facebook Live-ийн хэдэн зуун хэдэн мянган үзчихэд маргааш нь офис харилцчаад дүүрээд би бодож байгаа байхгүй. Би контент хийчих үү гэсэн. Би хийхээс залхаж ийн нэтрээ. Тэгэл хийгээд ихсэн байхгүй. Тэгэл бас контент хийгээд би сургалт хийчихгүй захлаа. Подкаст хийчихгүй захлаа. Хийгээч тээ. Хувьцааны шинжилгээ хийгээд 20 мянгаар зарчихгүй гэсэн. Хийгээч одоо ямар ядаргаатай юм байн асуугаадах зүгээр хийчээч тээ гэл. Тэ? Санаачлаар хандлагаараа юм нөгөө хүний бүр залхаацсан байхгүй. Тэ. Амар сонин тэр хандлагыг ханаас сурдаг юм бөөмөө. Нөгөө эсрэг миний цалин хуруугаа. Тэ. Мэдхгүй тэр ханаас бөөмөд энэ өвчшээ юм уу? Мэдхгүй тэрийг имжлэх хэрэгтэй хаа. Эсвэл тийм хандлагатай хүмүүсийг олох хэрэгтэй юм уу? Яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж тэр communication байх хэрэгтэй л та. Чи яагаад энэ байгаа юм бэ? Чи яагаад энэ байгаа юм бэ? Чи яагаад энэ байгаа юм бэ? Чи яагаад энэ байсаар байгаа юм бэ гэсэн ярилцгийг маш сайн хийх хэрэгтэй хаа. Яг гэх юм бол нөгөө хоорн тэр сануулахгүй юм бол ингээд тохиргоо хийхгүй юм бол нөгөө хүмүүс маань ингээд дотор ертөнц дотор толгойн дотор захлаа магшуулж байна. Энэ байгууллагт би ингээд өдрийн 9 цаг золиосоо доктор нэ гэл дотороо ингээд битүү чанш гэл явж байгаа. Тэгээ захирал маань цаанаа ингээд энэ юу ч хийхгүй ингээд суугаадах юм. Тэгээ хоёр хүний толгойн дотор нэг зөрчилдөөнтэй юм болоод тэгээд бүр хоёулынгийн нэг нь тэлсээ ядаад тэлс чадхаа болсны дараа хэрүүл хой гэл. Захирал юм яри. Би ч гэсэн. Тэгээд нэг хоёр хүн ингээ мөрөлдчихдөг байхгүй. Тэр амар муухай хаа. Та тийм тохиолдолд ерөө хэр их таарсан бэ? Байна шүү дээ. Яг гэх юм бол би хүмүүстэй нэг ярьдаг юм. Би дотор ертөнц дотроо юмаа хийгээл лээдэг. Тэгэл миний тэгэхээр нөгөө дүгнэж хэлэх юм бол яг ямар хүн авч байгаа вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах нь зөвөө гэдгээс хамаарат тэгэнгүүтээ голцыг буюу тэр хүний яг товч нь яг хаана байгаа вэ гэдгийг бол мэддэг болох нь шүү дээ тийм ээ. Яг тэр хүний тагж мэднэ гэсэн. Нөгөө ерөөхдөө хүн болгоо ингээд нэг зүйлттэй заяа. Тэрнээ нөгөө соско байгаа. Тэгээ хайсан ч ингээд буцаагаад соско хөхөөд байдаг юм аа. Тийм учраас тэрийг анзаарах хэрэгтэй. Соско хөхөөд байна уу юу тийм. Тэгээд хаашаа явах гээд байгаа юм бэ?
Адилхан замаар явж байгаа юм уу? Тэгээд тэрийг би дүнгэж сая ингээд байн уншиж байгаа л да. Стив Джобсын нэг хэлсэн зүйлгээ коммуникац хийхгүй байснасаа дэндүү их коммуникац хийгээрээ. Дэндүү их коммуникац хийгээрээ. Тэ. Тэгвэл нөгөө коммуникац хийхгүй бол ингээл холтчихдог. Хариулт болчихсон. Тийм, айгуу сайхан хариулт боллоо. Тэгэхээр нөгөө хүмүүсүүдийн ерөөсөө ажилчид яагаад өөр ажлын байранд очиод идэгин, хөдөлгөөн яагаад ингэж хийгээд байгаа. Одоо нөгөө Монголын зах зээл дээр одоо бизнес эрхэлж байгаа байгууллагуудын гол асуудал болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө ажилчдаа мэдрэх магадгүй зарим нэг одоо таньшагийн мэдрэмж өндөртэй захирлууд бол мэдээж ховор байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө ажилчдаа яаж мэдрэх үү, энэ хүн яг юунд мотивацлтын, юуг одоо хийх гээд байгаа, тэмүүлээд байгаа гэдгийг нь ойлгохгүй бас алдаад байгаа тийм тохиолдлууд айгүйх байгаа юм шиг байна, тийм ээ. Тийм, тэгээд миний өдөрж байгаа компаниуд нэг амар том компаниуд биш ээ, жижиг компаниуд байхгүй юу? Бас тийм зөв ажилтан тийм. Дагагчийн тоогоор айгүй том компаниуд бас тийм амар том биш. Тэгээд ерөөдөө энэ компани руу мөнгө хийх гэж битээ ороо. Тийм. Энэ компани миний тархийг сураад аваа. Чадварыг аваад яваа. Контент борлуулалт, тийм гэх мэтчлэн. Тийм. Манай энэ компани дотор удирдахтай ажил баг байхгүй. Бүх юм креатив ажил. Тэ санаачлаараа явдаг. Амар их чөлөөтэй. Тэ. Тиймэрхүү хүмүүс байвал яраарай. Тэгээд миний хүсэж байгаа юм бол энд байгаа хүмүүс тэгээд өөрийнхөө пэйжтэй болоод, өөрийнхөө жижигхэн бизнестэй болоод, өөрийнхөө үйлчлэгээтэй болоод тэг гараад ингээд 5 жил нараа окей захирлаа болоо. Би өөрөө одоо 100,000 дагчтай болсон байна. LED-ийн хагасаар бүтэн санд би ингээд ажиллаад орлоготой болсон байна. Харин та миний компанид өргөнгөлт хийх үү гэсэн одоо тим юм надаа гой санагдтыг. Тэр хүмүүс нь бас дараагийн хүнээ ингээ хөгжүүлээл окей би явлаа энэ одоо бүх юм сураад авсан баяртай. Айгу тэр ихгүй. Тэгээ дараа нь том групп компани дотор юм хий эсвэл өөрийнхөө компанид бол. Гэхдээ энд одоо зүгээр хурга амшлаад өндөр цалин авнаа. Тэгээд өөрийнхөө хөгжүүлэхгүй гэх юм бол мэдрэл мотой л хүн. Тэ. Тэ. Цалингаас гадна маш их мэдлэг авнаа. Өгнөө. Өгөхөд билээ. Аваа. Ахгүй бол огчоо. За энэ түрүүнийхний яран дээрээс нэг юм ажиглагдлаа л да. Одоо жишээ нь тухайн ажилд нь аягүй сайн ажиллаа тийм ээ. Ажиллаад одоо өөр ингэсэн одоо карьертэй болоод ч юм инглээ гэхэд таны хувьд л одоо яг ямар байгууллагт хөрөнгө оруулалт хийдэг. Магадгүй тэрийг аягүй олон хүн сонирхож байгаа хэл та. Идэр бат гэдэг хүн за санхүүгийн шинжилгээ хийдэм байх, санхүүгийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэм байх. Бас хэд хэдийн стартап компаниудтай байна. Тэгвэл яг ямар байгууллагт хөрөнгө оруулалт хийдэг вэ гэдэг нь аягүй сонирхолтой байгаа хаа. Таны хувьд яг ямар компанид хөрөнгө оруулалт хий гэж ер нь боддог вэ? Тийм, ерөнхийдөө өсөлттэй зах зээл. Нэгдүгээр байх хэвээр. Тоон томрох хэвээр. Ирээдүйтэй гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Тэгэх юм бол нөгөө компани өсөхгүй байгаа хэрнээ зах зээл дээр байгаа хувь аваа явсан ч ашиг нь өсөхгүй. Нэгдүгээр зах зээл нь өсөлттэй байх хэвээр. Одоо өмнө равтантай бас энийг ярьсан. Жишээлбэл одоо нэг хүн хүрээд ирлээ. Идрээ мөнгө өгөөж би сонин гаргая. Гэх юм бол өгч байгаа зах зээл. Тэ. Тийш өрөнгө бол хийхгүй. Тэ. Тийм байгаа. Нэгдүгээр өсөж байгаа зах зээл. Эсвэл цоошин зах зээл. Шин. Тэ. Одоо автомат руу барыг хинч хөрөнгө олт хийгээгүй. Ойлгохгүй. Тэ. Нэг хуучин хамтарч байсан заяа. Тэгээ тэр хүн хөрөнгө олт хийгээч гэж санал тавьсан. Хөрөнгө олт хийсэн бол мөнгө хэд нуглах байсан заяа. Хийгээгүй. Яагаад их мөлий хийсэн бэ? Эдгээрээ монголчууд угаасаа мөнгө хөрөмтлүүлдэг гэсэн баггүй. Окей. Бай. Цоошин зах зээл, цоошин үйлчлэгээ. Тэ. За 3 дугаарт нөгөө үүсгэн байгуулагч нь мэдрэл муутай байх хэрэгтэй. Мэдрэл муутай. Яа, мэдрэл муутай. Ажил дээр амьдрах хэрэгтэй. Тэгээ тэр ирээдүйн харж байгаа юм нь ерөөхдөө би хэлсэн байхгүй юу? Эдрээ автоматаар яах гээд байгаа юм бэ? 10,000 тэрбумтан би болгоно. 10 их 80 төгрөгийг удирднаа. Тэрээр дамжуулаад ирээдүйдээ дэд бүтц барьнаа. Цахилгаан станц барьсан ч яадгийн 20 жилийн дараа, 30 жилийн дараа. Мэдрэл муутай. Тийш явж байгаа. Тэгээ таны хувьд яг одоо тийшээ явахад хэр ойрцсон бэ?
Би мэдгүй юм шиг асууж байгаа шүү. Суур барихад 3 удаа хурцээр хатгсан байна. Хол. Яа, гоё хариулна. За, тэгэхээр нөгөө юусгэн байгуулагч мэдрэл муутай байх хэвээр. Тэгээд хаашаа явах гэж байгаа нь айгүй тодорхой. Тэгээд хаашаа яаж явах юм бэ тэрийг нь ойлгоцсон байх хэвээр. Тэгээд амар хэцүү байна. Зовлон фейлтж магадгүй. Тэгээд байнга ингээд шинэ аргуудыг олох хэвээр. Тэгээд алдаанаасаа бууж өгөхгүй байх хэвээр. Тэгэл ерөөхдөө тэрийг хангах юм бол ер нь бол хөрөнгө олт хийх дуртай. Тэр шалгуурыг давсан хүн, давсан байгууллага санал тавих юм бол окей, хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэл хийх нь шүү дээ, тийм ээ? За, окей, айгуу гоё ярилцлага боллоо. Баярлалаа. Энэ 7 хоногийн ньюслетер дээр шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүстээр эсвэл бизнесээ дахиад дараагийн түвшинд явуулахын тулд нөгөө ажилчтай хэр одоо мотивацлах уу те, ажилчтай хэрхэн авч үлдэх үү, яаж одоо бүр илүү хүчийг гаргах уу гэдэг талаар бас хөөрхөн зөвлөгөө байлаа. Тэгэхээр ямар компани дотор ажиллаж байгаа айгу тодорхой болгоо тий. Нэг давтамжтай ажил, одоо бүдүүлгээр хэлэхэд өдөртэй ажил дээрээ бас ийм креатив ажил хийдэг хүнийг татах хэрэггүй. Одоо зүгээр агуулгын менежмент хийдэг хүмүүс син ажлын байр дээр агуулгын менежмент хийх дуртай хүмүүс бас байгаа. Тий. Манай компани юу юм бэ гэх юм бол жоохон мэдрэл муутай артистууд ирэх балаа туршмаар байна гэсэн хүмүүс орж ирнэ. Тэрний яг эсрэг хүмүүс бас байгаа байхгүй юу? Тэ? Тийм хүмүүс бас хэрэгтэй. Тэрний ерөөсөн муулахгүй байгаа. Тэ? Яванда автомата бас тийш шилжнэ. Тэ? Удахгүй би автоматын гүйцэтгэх захирал байха болно. Ягаад гэх юм бол би өөрөө таарха болчихно. Тэ? Би яг ийм доктортой, тэ? Зах зээл дээр суурьтай компани өдөрч чаддаг хүн биш. Баггүй юу? Тэ? Шинийг санаачилдаг байна шүү дээ. Тэ? Яг нэг ийм замраагүй байдал дотор дуртай байхгүй юу. Тэрийг би хийж чадна. Одоо жишээлбэл яг ингээд төсөөл үзье заяа. Нэг банк санал тавьж ирсэн л та. Эдгээр одоо бизнес хүчний захирал болох уу, эсвэл гүйцэтгэх захирал болох уу? Үгүй. Хийхгүй. Яг гэх юм бол тэр ажлын байр дээр би өхнө. Яг дандаа процесс ярина. Тэгээ үргэлжилсэн. Дандаа нэг самбар дээр нэг ийм юм ярина байхгүй юу. Яг нэг байлдааны талбай дээр очихгүй. Салбар дээр ноцлохдохгүй. Харилцагчтай ажиллахгүй. Дандаа ингээд самхны хамгийн өндөр давхар дээр баахан тайлан уншина. Тэ амар дээд төвшин дээр юм хийн. Тийм юм би хийх дурггүй. Тэ тэгээд ямар компанитай юм би бас мэдэрч аваа. Тэ ямар хүн хэрэгтэй юм бас мэдэрч аваа. Гэхдээ хүн болгонд тодорхой хэмжээний утга учир хэрэгтэй. Тэ. Окей. Тэгэл та бүгдэнд амжилт хүсье. Энийг бас шүүлтүртэй аваарай. Хүн болгон тохиромжтой зөвлөгөө өрөөсөө биш. Ерөөхдөө тий бид хоёрын ажиллаг компани дотор тохиромжтой зөвлөгөө. Тэгээ та энэ компани шал эсрэг байгаа юм бол ах юмнуудыг аваад хаях юмнуудын тэрштэй. Тэгээ та амжилт хүсье. За баярлалаа. Ярилцлага өгсөнд өнөөдрийн яриа бас аягүй сонирхолтой байлаа. Баярлалаа.